Таны нууцуг багада 16 тэмдэгтэй байх ёстой бөгөөд том жижиг үсэг, тоо, онцгой тэмдэг зэрэг олон төрлийн тэмдэгтүүдээс бүрдсэн тохиолдолд хэнийг нь таны пассвортыг тааш тайлахад бараг боломжгүй болох юм. Хэрвээ та олон тэмдэгтэй урт пассвортыг бүгдийг нь цээжилдэг төрлийн хүн биш бол пассворт шинээр үүсгэж өгөхөөс гадна аюулгүй хадгалдаг One Password Line зэрэг пассворт менежмент аппликейшнийг ашиглах боломжтой. 2FA буюу хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг ашигласнаар таны нууцлал илүү найдвартай болно. Та өөрийн хаяруу нэвтрэх бүртээ пассвортаа хийхээс гадна хоёр дахь баталгаажуулалтын аппаас нэг удаагийн код оруулах ёстой. Тиймээс хэнийг нь таны пассвортыг яаж ийгээд олсон ч баталгаажуулах аппликейшний кодгүй бол нэвтрэж чадахгүй. Хэрэв таны бүртгүүлсэн арилжааны бирж хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг нэхэхгүй байгаа бол та тэр бирж ашиглахгүй байх нь илүү найдвартай. Аюулгүй байдлаа ханх олон арга хэрэглэж болох ч таны өөрийн анхаарал сэрэмж хамгийн чухал юм. Нин тэргүүн та цахим орчинд хийж буй үйлдэл болон оруулж буй мэдээлэлээ маш сайн хийж явах ёстой. Цахим орчинд өөрийн эзэмшдэг криптогийн талаар болон хувийн мэдээлэл оруулснаар хэрэг бай болох боломжтой тул төдийлөн нийт дэлгэхгүй байх нь зөв юм. Мөн эрсдэлтэй үйл мэдэгдэх ямар нэг линктэй дарахаас зайлсхийхээс гадна Microsoft болон Google-ийн support center-с хэмээн тантай холбогдож буй цахим залилангийн хүмүүстэй мэдээлэл хуваалцахгүй байхыг зөвлөж байна.